монголчууд ногдол ашгаа Эрдэнэс 5 толгой компаниас авах боломж бараг байхгүй. Яагаад гэвэл олсон ашиг байсан мөнгийг элдв янзын хэрэгтэй хэрэггүй төсөл хөтөлбөрүүдэд зарцуулаад дуусчлаа гэдэг агуулгатай мэдээллийг Эрдэнэс 5 толгой компани захирал мэдгэгчээснийг та бүхэн санаж байгаа байх. 25 оны санхүү зүйлтээр одоо ногдол ашааг тараахад бол хүндрэлтэй нөхцөл байдалтай байгаа. Яагаад тэгэхээр төрөний дурдсан энэ олон төсөл хөтөлбөрүүдийг бэлэн мөнгөөр бид санхүүжүүлж ажиллаж байна. Улаанбаатарын иргэдэд бид нар 300 тэрбум төгрөгөөр энэ одоо шахмал түлшийнхэн датаасыг бид нар одоо өнгөрсөн 6-7 жилийн хугацаанд олгож иржээ. Энэ мөнгө нийлээд харах юм бол одоо 1.5 одоо ингээд дараа жилдээ бараг 2 их нийтийн одоо санхүүжилтийг Эрдэнэс 5 толгой компани олгоод ажиллаж байна. За энэ үүднээс Эрдэнэс 5 толгойгоос бол мэдээллүүдийг авсан. Тэгэхээр сүүлийн 5 жилийн турш юунд мөнгө зарсан байна вэ гэдэг. Эрдэнэс 5 толгой компани маань 8.7 их найдыг өнгөрсөн 5 жил зарцуулжээ. 8.7 их найдаас 5.8 их найд ойролцоогоор 6 их найд төгрөгийг төсөллүүдэд хөрөнгө оруулсан байна. 1.2 их найд төгрөгийг компани өөрийнхөө тоног төхөөрөмж худалдаж авах уурхай үйл ажиллагаа явуулахад зарцуулжээ. За тэгээд 1.7 их найд төгрөгийг өөр бусад элдв янзын юмнуудад санхүүжилт болж гаргасан байна. Тэрэн дунд нь жишээ нь шахмал төвч байх. За ингээд нийтдээ 8.7 их найд үүнээс хамгийн том дүн буюу бараг 6 их найдыг төслүүдэд зарцуулсан. Ямар төслүүд байна вэ гэхээр за төмөр замууд байна. Төмөр зам дээр 3.4 их найд. За дараа нүүрс баяжуулах үйлдвэр 1 их найд төгрөг энэ бас офтек гэрээ. Ус хангамжийн төсөл 220 тэрбум. Тэгээд нүүрс тээврийн конвейерийн систем 244 тэрбум. 5-7 дулааны цахилгаан станцад 12 тэрбум. Энэ бол станц баригдаагүй учраас офис төслийн бэлтгэл ажлын зардал байгаа. За Кокс эрчим хүчний үйлдвэрийн төсөл гинэ 267 сая төгрөг. За энэ бол төслийн тэзүүл байх. За ингээд уурхайн суурьшлийн бүсийн бүтээн байгуулалтын төсөл 274 сая. Энэ бол тэзүүл юм шиг байна. Харин газрын тос дамжуулах хоолойн төсөл 920 тэрбум буюу бараг 1 их найд төгрөг зарцуулсан байна. Энэ бол нөгөө Тамсгийн Доронтын газрын тос олборлох талбайгаас Дорн говийн Алтан ширээ дэх газрын тос боловсруулах үйлдвэрлэлөө нефтэ дамжуулах хоолой үйлдвэр баригдах дуусах ягаачгүй байгаа. Хоолой бол бараг баригдаад дууссан. За юм байна. За ингээд энэ төслүүдэд нийтдээ 5.8 их найдыг зарцуулжээ. За компанид хийгдэх хөрөнгө оруулалт. Энд нь бол өнгөрсөн 5 жилд 1.2 их найд. За үүнээс 1 их найд 180 тэрбумыг олборлолт болон туслах тоног төхөөрөмжөд зарцуулсан. За ердөө 25 сая төгрөгийг судалгааны арчил зарцуулжээ. Тэгэхээр 5 толгой маань маш одоо юм том үндэсний гол компани. Гэхдээ нүүрсээ ирээдүйд яаж ашиглах юм, яаж боловсруулах юм, зах зээлдээ яаж үнэ үргэж зарах юм, энэ судалгаанда баг мөнгө зарцуулдаг юм байна. Тоног төхөөрөмжд бол 1.2-ыг зарцуулж. За 3 дахь хэсэг нь болохоор 21-с 25 онд зарцуулсан төслүүд. За туршдуртээ. Шахмал түлшинд 1 их найд 366 тэрбум төгрөг. За тэрбум мод үндэсний хөдөлгөөнд 61 тэрбум төгрөг. Эрдэнэс Монгол компанид төлсөн менежментийн төлбөр 288 тэрбум төгрөг. Эрдэнэс Монгол гэдэг нэг холдинг, нэг компани бий. Тэр компани бол өөрөө үйлдвэрлэл явуулдаггүй, олборлолт явуулдаггүй. Төрийн өмчийн Эрдэнэс 5 толгой, Эрдэнэт за энэ мэтлэн компаниудаас төлбөр аваад тэнд менежмент буюу удирдлага явуулж байдаг. Тэр нь буцаа янз бүрийн төслийн судалгаанд зарцуулдаг. Эрдэнэс 5 толгоогоос 288 тэрбум төгрөгийг өнгөрсөн 5 жил авсан байна. Тийм болохоор бид нар мөнгөний цогдуулж аваад офис цугаад байгаа хүмүүс юу хийж ийн вэ гэдгийг асуух нь зүг ёсны хэрэг. За COVID-19 16 тэрбум зарцуулжээ. Далан задгад Мандалгав Улаанбаатар чиглэлийн автозамын засвар 3.4 тэрбум. Хавдар судлалын үндэсний төвийн барилгын засвар 3.7 тэрбум. За орон нутгийн хөгжлийг дэмжих санд 12.9 тэрбум.
За ингээд янз бүрийн зардал байна. Хамгийн том нь бол шахмал төлсөнд 1.3 4 их найдыг зарцуулж ингээд нийлбэрдүү 1.7 их найд. За ийм байдлаар 5 жил хэрвээ эдгээр санхүүжилтийг хийгээгүй байсан бол уурхай үйл ажиллагаанд 1.2-ыг нь хасахаар 7.5 их найд төгрөгийг төсөл хөтөлбөрүүдэд Эрдэнэс 5-7 зарцуулсан байна. 7.5 их найдыг 5 жил хуваах юм бол 1 жилд за ойролцоогоор 1.5 их найд. 1.5 их найд төгрөг гэдэг бол өнгөрсөн жил одоо багш эмчийн цалингаа нэмэх гээд мөнгө олдохгүй маш их асуудал боллоо. Тэгэхээр тэр хоёрын нийлбэр 1.5 их найд хүрэхгүй. Тэр өөрөөр хэлбэл жил болгоно л 5 жилийн турш одоо ингээд багш эмчийн цалин ийм өндөр түвшин нэмээд байх боломжтой хэмжээний мөнгө гэсэн үг. Би бол энийг цалин нэм гэж байгаа юм биш, зүгээр харьцуулж бодвол маш их мөнгө байна. За энэ их мөнгө бол улсын их хурлын төсвийн хяналтанд ордоггүй. Энэ бол компани төлөөлөл удирдах зөвлөлийн шийдвэрээр гарч байгаа. Гүйцэтгэх захирал үйл ажиллагааг удирдах байгаа. За тэгэхээр монголчууд та бид нар үнэхээр энэ компаниас хувь эзэмшдэг юм бол хааш нь юунд зарцуулаад байгааг хянах хэрэгтэй. Хэрэгтэй төсөл зарцуулж болно. Дэмий юм зарцуулаад байх хэрэг байхгүй. Яагаад нэг их найд маш их мөнгийг жишээлбэл дорнотоос дорногов руу нефт дамжуулах холоо барьваа. Нефт одоо боловсруулах үйлдвэр хизээ баригдахыг бид нар мэдэхгүй. Тэр болтол энэ хөрөнгө чинь тестэлж шалгаж болдгоо газар дор булаастай ингээд хэвтэн зэвэр нь хуучрна. Шахмал түвшний үйлдвэрээ бид нар ярьдаг. Энэ бага мөнгө биш 1.4 их найд гэдэг бол их мөнгө. Тэгэхээр энэ их мөнгөөр хичнээн айлын орон сууцыг нэг мөр шийдчих боломжтой байсан юм шүү. За энэ хоёр бол зүгээр жишээ юм аа. Ийм байдлаар төрийн өмчийн компани гэдгийг нийтийн нээлттэй болгоод нийт хувьцаа эзэмшигчид үр ашгийг нь хяндаг болохгүй бол мөнгө гарын салаагаар урсаад. Үр ашгийг нь хяндаг юунд зарцуулахад нь тузан шийдвэр зөвхөн засгийн газар улс төрийн чиглэлээс гадна иргэдийн хяналтыг төлөөсөн хүн суугаад зөвшөөрөл олгодог байх юм бол манай энэ компани чинь ашигтай ажиллах нэ. Ашигтай ажиллах юм бол баялагын санд мөнгө хөрөнгөлөгдөн иргэдийн гар дээр одоо хувь очих нэ. Ногдол ашгаа авах нэ. Тийм учраас хяналтаа сайжруулах хэрэгтэй. 5 толгоон иргэдийн эзэмшдэг хувийг 34% хүртэл нэмэгдүүлэх шаардлагатай. 34 гэдэг нь тузан шийдвэр гаргалтанд илүү хүчтэй нөлөөлөх ийм зүйл. Тэгээд дэд төлөөлөгч нь ил тод одоо шийдлүүдийн олон нийтэд мэдээлээд шийдвэр гаргаж явах шаардлагатай гэж үзэж байгаа. За ингээд улсын хурлын гишүүний хувьар та бүхэндээ толгомцсон асуудлын талаар товчхон мэдээлэл хүргэж байгаа. Тэгээ энэ удаа бол би хүмүүс сонгогчд асуугаад байгаа учраас ялангуяа сая шинэ жилийн үеэр би Баянгол дүүргээр нэлээд явсан. Тэгээ олон хүмүүс бид нар ногдол ашиг авах юм уу гэж асууж байна л. Тэгэхээр ногдол ашиг авах санхүүгийн одоо их үүсвэрийг ийм төслүүдэд зарцуулсан байна гэдэг та бүхэндээ товчхон танилцуулъя. Дахин санахад 5 жил Эрдэнэс 5-7 8.7 их найд төгрөг буюу Монголын төсвийн 4/1-тэй тэнцвэр хэмжээний мөнгийг зарцуулжээ. Энэ мөнгөний ихэнх нь буюу 6 их найдыг төмөр зам, нефт дамжуулах, хоолой баяжуулах үйлдвэр төслүүдэд зарцуулсан байна. 1.7 их найдыг шахмал түлшин тэгээ бусад ийм зүйлсэд санхүүжүүлж ердөө 1.2 их найдыг нь л өөртөө зарцуулсан байна. Ташрамд хэлэхэд Эрдэнэс 5-7 компани Монголын уул уурхайд бас цалин өндөр байгаа. Энэ талаараа бас бид бол эерэг оноо авна. Дээрээс нь уурхайчд бол ажиллаа махид хийж байгаа. Хөрөнгөний хуваарлт дээр улс төрийн нөлөөллийг бууруулах нь бидний гол зорилго юм шүү гэдгийг одоо иргэдтэй хандж илээ. Баярлалаа.